За нэгэнт одоо гэр орооллын Улаанбаатар хотын төгжрлийг бууруулах, гэр орооллыг орон сууцчлуулах хуулинд сантай байна гэд тусгацсан. Тэрний дагуу асуудал орж ирж байгаа гэж ойлгож байгаа. Тэр хүрээндээ асуудлыг бол бүхлээр нь дэмжиж байгаа. Гэхдээ бид нар энэ журам баталж байгаа учраас уг нь цаашаа энэ журам өөрөө амьтаа ажиллаад явчих ёстой багхгүй уг нь бол. Аль болох дандаа одоо би тэр ийн гэж байгаа юм биш. Энэ ерөнхийдөө журам өөрөө чиглүүлээд шийдвэр гаргагчаас хол явчих ёстой байхгүй. Би одоо ойлгохдоо юу гэж ойлгож байна гэхээр жишээ нь Баянзүрхтүүр дээр ихэд дарихад газар чөлөөлөөгүй байж ээж, мониол чөлөөлөөгүй байж ээж, улаастад ч юм уу, хонхорлуу ч юм уу чөлөөлөөд унж болохгүй байхгүй юу. Тэгэхээр энэ журам өөрөө жишээ нь хотын төвөөсөө хамгийн ойрхоноосоо эхэлдэг юм уу? Эсвэл дид үтцтэйгээ хамгийн ойрхоноосоо байх юм уу гэд энэ журманд ийм байгаа учраас бид нар энийг чөлөөлж байгаа мó гэдэг юм уг нь байх ёстой байхгүй да. Тийм юм байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа гинтийн шийдвэрээр за энд чөлөөлнө, энд орон сууц барина. Ингэнэ гэд явах нөхцөл байдал бас өгөөсөхгүй тийм асуудал байхыг. Тэгэхээр энийг нэгдүгээр хэлж байгаа. Хоёрдугаар сая энэ хуулийн дагуу хаана хийх нь одоо хаана чөлөөлөх нь шийдэгдээд явна гэж. Хуулийн дотор ч тийм ерөөсөө байхгүй шүү дээ. Юунд ямар зориултаар ашиглах уу гэдэг л байгаа болохоос ш. Одоо жишээ нь саяны манай дөлгөөн төлөвлөгчийн ч юм асуугаад байгаа иргэн дараа нь нэг энэ журмыг бариад жишээ нь одоо манах дараалал орох ёстой гэд явж жишээ нь болох байхгүй юу? Наа журманд чинь гэр орооллыг чөлөөлөхөөрөө хамгийн түрүүлээд ийм байрлалуудаас эхэлнэ, ийм нөхцөл байдалтай газруудаас эхэлнэ гэд оруулчих юм бол энийг энэ иргэн бариад явна. Одоо саяны Мөнхбаатар дараа хэлээд байгаа жилээр төлөвлөгөө батлагдж байгаа гэдэг чинь жил ганцхан жилийн төлөвлөгөө шүү дээ. 20 одоо бид нар 26-ыг батлна 27 28 мэдэхгүй шүү дээ. Жишээ нь. Тэгэхээр ийм нэг асуудал энэ журманд орхигдож байна гэж би бол харж байна. Тэгээ цаашдаа тагд маань анхаарна зүгээр санал учраас. Хоёрдугаар долон айл чөлөөсөө огт маргаан гараагүй гэж. Маргаан гарах үндэс байхгүй байхгүй юу? Хоёр иргэн эдийн засгийн харилцаанд ороод хуулиараа эн чинь худалдаа авах үйл ажиллагаа явуулаад нотариатаар батлуулаад ингэ явц. Энд дэр ямар ч маргаан гарах эрх зүйн үндэс байхгүй. Миний зүгээр хэлж байгаа санаа нь тухайн одоо эзэмшигч, өмчлөгч мэдээлгүйгээсээ болоод гэд уг нь бол одоо бидний зорилго хэрэгжих ёстой байсан чинь наан нь одоо ингэ ийм одоо асуудлууд үүсчихвээ гэдэг ийм зүйлийг түрүүн хэлээд байгаа. Тэгээ энэ дээр бас анхаарна үз. Хоёрдугаар шилжилт хөдөлгөөнийг хориод бол тэнд ямар ч өмчийн эзэн хаан ч байж болно шүү дээ. Би одоо хөдөө орон нутагт өмчтөй байж болно. Тийшээ заавал шилжих алба байхгүй. Тэний чинь хуулийн заасан худалдаа авах зарчмаараа явж байгаа учраас ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр энэ дээр бас цаашдаа бид ер нь бол анхаарах л ёстой. Яг одоо дүүрэг дээр амьдрал дээр гарч байгаа байхгүй энэ асуудал чинь. Тэгээ мэдээлэлтэй улсууд нь бид нар одоо дүүрэг дээр нэг зам тавих гээд дүүргийн төсвөр баталчингууд дараа жил нь яваад очихор манайхыг одоо тичнээ хүн худалдаж авах гээд ирлээ ямар учиртай бэ та гэж гээд байгаа байхгүй. Тэгэхээр зам тавих гээд нэг 500 м ганц километр тараас батлахад тэнд байгаа айлууд дээр очиод үжээ юм худалдаа авах харьцаанд орсон байгаа учраас бид нар ийм асуудал байна гэж хэлээд байгаамаа. Тэгээ та бүхэн маань цааш анхаарна үз. За бас нэг энэ газрын албаныхаа өөрснийгөө хамгаалах юмыг энэ дээр оруулж болоогүй болов гэж нэг харж байгаа нь газрыг үнэлж байгаа одоо энэ үнэлгээ чинь зарим тохиолдолд газрын иргэн зөвшөөрөхгүй асуудал гарч байгаа байхгүй юу? Багахан хэмжээний нэмэлт өгчих юм бол тэр нь одоо бидний чадж байгаа юм зарим тохиолдолд ганц нэг сүлэнгийн газар мазарч байдаг юм уу болж исэн үед өнгөрсөн жилүүд ийм асуудлууд гардаг байсан. Тэгэхээр одоо энийг яаж шийдэх гэж байгаа юм бэ? Том төсөл явах гээд байдаг ганц хоёр айл нэг багахан зөрөө гарчдаг. Үнэлгээнээс илүү бид нар нөхөө олгор олох ямар ч ирэх байхгүй шүү дээ. Шууд аудит. Тэгэхээр энийг энэ журмандаа нэг зохицуулаад өөрсдийнхөө ажлыг хамгаалах, ажлаа явуулах юм оруулж болохгүй байсан бол гэсэн ийм санал байгаа. Тэгээ одоо хуулийн хүрээнд мэдээж одоо хэлцгийнхэн бүгдээрээ ажиллаад оруулж ирж байгаа учраас асуудлуудаа шийдэж авсан байлгүй дээ гэж ингэж бодож байна. За баярлалаа.